Энэ удаагийнхаа бичлэгээр 2022 оны драм төрлийн My Broken Mariko киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Зуны онцлог дата багцад худалдаанд гарлаа. 50 болон 100 ГБ датагаа 40% хөнгөлөлттэй үнээр аваад супер бэлэгтэй 20 жил урамшуулд оролцох нэг их бэлгэнд аваарай. Зуны датагаа аваад дуртай зүйлдээ зарцуулъя. Чамд ганцхан зүйлийг хийсэн ч болоосаа гэж харуулсах үе ирж байсан уу? Ганцхан дуудлага хийх эсвэл ганцхан мессеж илгээсэн ч болоосаа гэж. Бүр эсвэл тэр нэгэн хүн өөрт чинь ямар чухал байсныг оройтхоос өмнө түүнд хэлсэн ч болоосаа гэж бодож байсан уу? Өнөөдрийн та нартай ярьж өгөх кино бол Шиног гэх бүсгүй тухай түүх билээ. Кино хоолны газар Армен идэх Шиногийн зураглалаар эхлэнэ. Удалгүй шоконд оруулахаар зүйл болсон нь Шиногийн хамгийн сайн найз Марико нас барсан талаарх мэдээ байлаа. Хоол идчихсэн Шино нүдэндээ ч итгээгүй бөгөөд тэр даруй хоолны газраас гарч Марико руу мессеж өчиж бас залгсан боловч Марикогоос хариу байсангүй. Найз нь нас барсан гэх мэдээ үнэн болж ирэхэд Шино итгэхийг хүсэлгүй шууд л гэрлүүн очиж үзв. Шино Марикогийн гэрийн гадаа цэцэг байхыг харсан ч орж шалгахаар шийдэв. Эргэлзээ тайлагдаж Марико нас орсон байх ба байрны эзэн Марикогийн гэр бүлийнхэн түүнийг хэд зүйлсийг нь аль хэдийн аваад явсныг хэлнэ. Шино оршуулгын талаар асуухад байрны эзэн Мариког тэр даруй чандралсан гэдгийг хэллээ. Тиймээс ямар ч оршуулах ёслол гэж байхгүй. Өдөр нь Шино ажил дээр ирээд төвлөрч чадахгүй хэд хэдэн алдаа гаргах бөгөөд ажлынх нь түүнээс юу болсныг асуухад Шино сайн найз нь нас барсан гэдгийг хэлнэ. Гэтэл ажлын газар нь хөнгүү байгаа мэт чимээгүй болов. Дараа нь Шино тамхи татан ганцаараа суухдаа Марикотой чаталж байсан хуучин мессежнүүдээ гүйлгэж үзв. Тэдний чат байсаар байгаа ч илгээсэн хүн нь одоо байхгүй гэх бодол Шиног зоож байлаа. Шино бодол тавтав. Одоо ч гэсэн найзынхаа төлөө хийж чадах зүйл байгаа болов уу? Гэнэт Шино нэг зүйл олов бололтой тамхи хаян гэрлүүгээ яарна. Гэртээ ирсэн хойноо шүүгээ ухан хутга шүүрэн авч шууд л Марикогийн гэрлүү гүйв. Энэ үед түүнд Марикотой өнгөрөөж байсан бүр эртний дурсамжууд үзэгдэж эхэллээ. Тэд бүр жоохон бага ангид байхдаа л нөхөрлөж эхэлсэн ажээ. Марико үргэлж Шиног дагаж хамт байх гэж хичээнэ. Шино багасаа тамхи татдаг ширүүн охин байсан бол Марико илүү зөөлөн даруухан охин байсан юм. Нэг удаа Марико байнга уулздаг цэцэрлэгтээ ирээгүй болохоор Шино гэрт нь очихоор шийдсэн байна. Гэтэл эцэг нь Мариког хоол хийсэнгүү гэж маш аимшигтайгаар зодж байх ба Шино найзаагаа дуудан хаалгыг нь балбаж эхлэхэд хөхнөөц болсон Марико хаалгаа нээж уучлаарай энэ удаа гарч чадахгүй гэж хэлээд хаалгаа хааж байжээ. Дүрсэн одоо цаг руу шилжихэд Шино Марикогийн эцгийн гэрийн гадаа ирсэн байлаа. Шино хаалгыг нь догштол Марикогийн эцгийн хоёр дахь эхнэр хаалгаа тайлах бөгөөд Шино өөрийгөө нийгмийн ажилтан гэж худлаа хэлээд гэрт нь оров. Шино гэрт нь орсны дараа Марикогийн эцгийг олж харах ба хөгшингэр Марикогийн жааттай зураг болон чандрын өмнө дуугүй гөлрөөд сууж байлаа. Энэ үед дахин нэгэн хар дарсан зүүч шиг дурсамж Шиног эзэмдэнэ. Хэдэн жилийн өмнө Марико ээж нь өөрийг нь орхиж явсан тухай ярьж өгч байжээ. Тухайн үед эцэг нь Мариког хүчрхийлсэн бөгөөд ээж нь түүнийг өмөрхийн оронд загнаж дараа нь хаяад явсан аж. Дүрс одоо цаг руу шилжихэд гэмгүй мэт суух хөгшин эрийг харах Шиногийн уур буцлах шиг болж шууд Марикогийн чандрыг булан авч гарах гэж оролдоно. Марикогийн эцэг охиныхоо чандрыг авахаар дайрч ирэхэд Шино цүнхээ ухаж хутга гарган өөрийгөө хамгаалав. Шино түүнд чи энэ чандрыг хадгалах эрхгүй хэмээн хэлээд хутгаа чиглүүлэхэд Марикогийн эцгийн нүдэнд яг л Марико өөрөө түүн рүү хутга барин зогсож байгаа мэт үзэгдэнэ. Марикогийн эцэг хутганаас айхгүй байгаа мэт урагшлах үед Шино аргагүй байдалд орж цонхоор нь үсэрч зогтав. Хөл нүцгэн Шино Марикогийн чандрыг тэврэн гол ус гаталсаар эцэст нь гэртээ ирнэ. Гэртээ ирмэгцээ тэр Марикогийн илгээж байсан загтлуудыг гарган нэг нэгээр нь уншиж эхлэв. Шино дахиад л дурсамжаа бодно. Тэр нэгэн жил сургууль амарч зуны амралт эхлэх үед Шино хамт далайн эрэг орцгоё гэж Марикогоос гуйж байжээ. Марикод энэ санаа таалагдж байсан ч эцгээсээ айж байсан болохоор аргагүй эрхэнд татгалцсан байна. Дүрс одоо цаг руу ирэхэд Шино найзынхаа хүслийг биелүүлэхээр шийдэж Марикогийн чандрыг тэвэрсээр гэрээсээ гарна. Гэхдээ яг аль далайн эрэг рүү очихоо тэр сайн мэдэхгүй байлаа. Харанхуй гудамжаар алхаж явсан Шино ээлжит загтлаа задлан уншихад бяцхан Марико аав нь өөрийг нь шүн дунд арх авчир гэж гэрээсээ хөөж гаргасан тухай бичжээ. Загтал бяцхан Марико харанхуй гудамжаар ганцаараа явхаас айдагч хажуудаа Шиног хамт алхаж байна гэж төсөөлөхөөр айдас нь арилдаг тухай бичсэн байлаа.
Энэ захиа Шиног хитэн хэсэг урах шиг л болж тэр дэсэлгүй гудамжинд уйлж зогсно. Гэнэт Шино Марикогийн үргэлж ярьдаг байсан далайн эргийг нь санаад шууд автобусанд сууж тийшээ хөдлөв. Шөнжин замд явсны эцэст Шино нэгэн өртөөнд хэсэг саатаж амархаар болов. Шино өлсөж байсан болохоор нэг хоолны газарт орж 2 аяг хоол захиална. Нэгийг нь Шино өөрөө идэх бол нөгөөг нь Марикогийн чандрын урд тавилаа. Яг л найз нь түнтэй хамт суугаад хоолж байгаа мэт. Хооллож дууссан Шино далайн эрг рүү явах галт тэргэнд суув. Гэвч тэр галт тэргэнд өөрөөс нь өөр зорчигч байсангүй. Намгүй морчин түүнийг дахин бодолд автуулна. Нэг удаа хичээл тарсны дараа Марико Шинод хандаж түүнийг найз залуутай болвол өөрийгөө ална гэж байсан ажээ. Тухайн үед Марико цаасны хутаг гарган өөрийгөө зүсгэх гэж байхад Шино арай гэж түүнийг тайвшруулж исэн байна. Одоо бодоход Марико өөрт нь байгаа цорын ганц хүнээ алдахыг хүсээгүйдэл тэгсэн байв. Одоо цагт Шино галт тэрэгнээс бууж өөр нэг автобусанд суун аяллаа үргэлжлүүлнэ. Зам зуур түүнд дахин нэгэн дурсамж сэргэн орж ирэв. Тэр үед Марико Шино хоёр кино үзэхэр тохиролцсон байсан ч Марико найз залуутайгаа уулзахаар болж Шино ганцаараа кино үзэж байжээ. Автобус зогсохтой зэрэгцсэн Шиногийн бодлоо сарниж тэр бодит байдалтай эргэн ирнэ. Ингээд Шино эцэст нь зорьсон газартаа хүрчээ. Шино далайн эрэг чиглээд замаар алхаж явтал өөдөөс нь ирэх мотоциклтэй зүнхийг нь шүүрээд зогтаачхна. Шино ард нь явж байсан ирээс тусламж хүсэхэд өнөөхөр мотоциклтэй хулгайч аль хэдийн зогтаачихсан гэж хариулна. Тэр залууг Макио гэдэг бөгөөд дүлгөөн төрхтэй даруухан нутгийн нэгэн залуу байлаа. Шино гэнэт Марикогийн захидал зүнхэнд нь байсныг санан мотоциклтэй хулгайчийн араас хөөж одно. Явхаас өмнө тэр Марикогийн чандрыг Макиод түр даатхан үлдээлээ. Макиоч гуйсан ёсоор нь эргэн эртлэн хүлээсэн юм. Хэсэг хугацааны дараа Шиноч хоосон гартай эргэн ирээд чандрыг харж байсанд нь талархав. Хэдий найзынхан чандар байгаа ч захидал болон төрөвч нь байхгүй болсон болохоор тэр одоо ямар ч мөнгөгүй нэгэн болж хоцорлоо. Макио түүний асуудлыг шууд л ойлгож ямар ч хариу нэхэлгүй байсан мөнгөө өгөв. Шино холбоо барих хаяг болон дугаарыг нь асууж эргүүлж төлнө гэхэд Макио санаа зовлтгүй дээ гэж хариулаад замаа хөөн цаашаа явлаа. Орон Шино далайн эргийн нэгэн уушин газарт орж шөнжин ганцаараа ууж суув. Тэр үедээ Шино олон жилийн өмнө Марикогийн хэлж байсан зүйлсийг бодно. Тухайн үед Марико хайртай хүнтэйгээ уулзраад түүнтэйгээ гэрэлж тэгээд аз жаргалтай амьдрна гэж ярьж байжээ. Энэ дурсамж Шиногийн сэтгэлийг хатгах мэт болж тэр ууртайгаар Марико яагаад үргэлж өөрийг нь зоож исэн хүмүүсийн араас хөөцөлддөг байсан юм бэ хэмээн бухимдана. Ядаж байхад нь найзынхаа загтлууд хулгайлагдсан болохоор Шинод уйлахаас өөр хийж чадах зүйл байсангүй. Маргааш өглөө нар мандах үед Макио загас барихаар завин дээр ирнэ. Гэтэл Шино завин дээр нь унтаж байлаа. Макио огтхон ч уурлалгүй түүнд туслахад бэлэн байгаагаа хэлээд Шинод сойз өгөв. Шиног шүдэ угаах зуур Макио түүнд ямар ч зоригтой энд ирсэн байсан өөртөө санаа тавих хэрэгтэй шүү дээ гэж хэлв. Эдгээр үгс Шиногийн сэтгэлд хүрч тэр чимээг үхэн хүлээн зөвшөөрнө. Учир нь Шино олон жилийн турш Марикод яг адилхан утгатай зүйлийг хэлж ирсэн байлаа. Шино бүхий л чадлаараа хичээж Марикогийн төлөө байсан ч хизээч түүнд нөлөөлж чадаагүй мэт. Дахин нэг дурсамж Шиног эзэмдэнэ. Хэдхэн жилийн өмнө Марико найз залуудаа зодуулсан тухай сонссон Шино юуж бодлогүй түүн дээр очиж хамгаалж байв. Тэр Марикогийн дэрэгдээс хоромч холдолгүй түүнийг хамгаалахын төлөө бүхнээ зориулсан юм. Гэвч харамсалтай нь Марикогийн сэтгэлийн гүнд ямар нэгэн зүйл аль хэдийн нуран унаж эхэлсэн байлаа. Хэсэг хугацааны дараа тэд дахин уулзахад Марикогийн найз залуу түүний гарыг нь хүртэл хутгалчихсан байв. Шино дэсгэл алдаж яагаад өөрийг нь гэмтээдэг хүмүүсийг өршөөгөөд байдгийг нь асуухад Марико магадгүй би аль хэдийн үгүй болсон байх гэж хариулж байжээ. Магадгүй түүний хэлсэн үг үнэн байсан биз. Тэр бүхий л амьдралынхаа турш бусдын хүчирхийлэл, бусдын хүсэлд захирагдан амьдарсаар ирсэн учраас өөрийн гэсэн хүсэл, өөрийнхөө байх мэдрэмж нь аль хэдийн бүдгэрч алга болсон байж болох юм. Дүрс одоо цагт шилжихэд Шино Марикогийн очихыг үргэлж хүсдэг байсан далайн эргийн хатан зохион дээр ирсэн байлаа. Түүний нүдэнд Марикогийн дүр тодроо харагдах бөгөөд Марико түүнд надад тохиолдсон бүх зүйлд чи буруугүй хэмээн хэлнэ. Харуулсан нь дэсгэ аргагүй болсон Шино яагаад надад баяртай гэж хэллгүй явсан юм бэ гэж Марикогоос асууна. Түүнийг ганцаараа ярин зогсохыг холоос ажиглаж байсан Макио Шиног хатан зохионы иргэмгээс үсрэх гэж байгааг анзаарч яг амжиж түүнийг авралаа. Энэ үед нэг эмэгтэй дээрэмчнээс зүгтэн явж байгаад Шино Макио хоёрыг олж харан тэднээс тусламж хүснэ.
Айдас давтсан тэр бүсгүйг харах мөчөд Шиногийн нүдэнд тэр эмэгтэй яг л Марико шиг харагдана. Шино шууд л ойролцоо байсан Марикогийн чандартай савыг шүүрч аваад өнөөх дээрэмчнийг зохиж унгав. Улмаар бүсгүй аврагдаж дээрэмчин газар тунсан ч чандартай сав далай руу унах гэж байлаа. Шино ч савыг авахаар урагшлах үедээ хөл алдаж хатан зохионоос унана. Шино эмнэлэгт сэрэх бөгөөд уналтын улмаас хөлн баг зэрэг гэмтсэн байв. Түүнийг эмнэлгээс гарах мөчөд цагдаагийн офицер түүнд нэгэн захидал өгнө. Тэр захидал нь Шиног аварсан бүсгүйгээс ирсэн байв. Захидалд бүсгүй өөрийг нь аварсанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн байлаа. Үүнийг уншсан Шиноч удаан хугацааны дараа анх удаа инэмсэглэн. Энэ бүх хугацаанд Макио Шиногийн дэргэд байсаар байв. Тэр Шиног эмнэлгээс гарахт нь галт тэрэгний буудал хүргэж өгөөд замдаа идэх хоолыг нь хүртэл бэлтсэн байлаа. Шиног галт тэргэндээ суухын өмнө Макио түүнд нэгэн зөвлөгөө өгнө. Тэр нь Шино одоо найзынхаа төлөө амьдралаа үргэлжлүүлж аз жаргалтай байх ёстой гэв. Галт тэрэг хөдөлж эхлэхэд Шино Макио руу гараа даллаад түүний бэлдэж өгсөн хоолыг нь идэнэ. Макиогийн өгсөн зөвлөгөө хамгийн зөв зүйл байсныг Шино өөрийн зүрх сэтгэлээрээ ойлгосон байв. Шино гэртээ ирэхэд гэр нь харанхуй бас угаагаагүй аяг тавг хөглөрсөн харагдана. Энэ уяатай дүр зураглал өөрийн ирэхгүй Шиног бодолд автуулж тэр Марикотой өнгөрсөн мөчүүдээ дурсав. Олон жилийн өмнө Марикоос суглаагаар очиж цацруулах чожоод Шинотой хамт асаахаар тохиролцсон байлаа. Гэвч Марико амлсан газартаа ирж чадаагүй юм. Учир нь тэр өдөр эцэг нь түүнийг зодож гэрээсээ гарах боломжгүй болгосон байжээ. Тиймээс тэр бяцхан амлалт олон жилийн турш биелэлгүй байсаар л байв. Харин Мариког нас барахаас нь өмнөхөн тэд биелүүлж чадаагүй амлалтаа гүйцээж байшингийн дээвэр дээр очио цацруулагчаа асаасан юм. Шөнийн тэнгэрт замхраа алга болох очнуудыг чимээгүйхэн ширтэж суухдаа Марико Шинод хандаж бид хөгшөртлөө үргэлж бие биенийхээ хажууд байж чадвал сайхан юмсан гэж аяархан хэлж байв. Энэ дурсамж Шиногийн сэтгэлийг гансруулж бас тайтгаруулж байлаа. Маргааш Шино ажилдаа эргэн ирнэ. Тэр ямар ч тайлбаргүйгээр алга болсон явдалтаа уучлалт хүсэж ажлаасаа гарах өргөдлөө өгөв. Гэвч дарга нь өргөдлийг нь урж хаяад гарах биш харин илүү сайн ажил хэмээн түүнд хэлнэ. Цаг хугацаа өнгөрөхөд Шино амьдралаа баг багаар хэвийн үргэлжлүүлж эхлэв. Гэтэл нэгэн өдөр Марикогийн эцгийн хоёр дахь эхнэр Кёкогоос Шинод хаягалсан нэгэн илгээмж ирнэ. Илгээмжин дотор Шино Марикогийн чандрыг авах гэж тэмцэлдэх үеэрээ үлдээсэн гутал нь болон нэгэн захидал байлаа. Шино өөрийнх нь гэрийн хаягийг хэрхэн олсныг гайхан захидлыг нээн. Гэтэл захидлын эхэнд хайрт Шинод хэмээн бичсэн байлаа. Шино хэсэг хугацаанд балмагцсныхаа дараа захидлыг уншиж эхлэхэд энэ нь Марикогийн нас барахаас өмнө бичиж үлдээсэн сүүлчийн захидал байж таарна. Марико амьдралынхаа эцсийн мөч хүртэл хайртай найзыгаа мартаагүй сэтгэлдээ тээж явсныг ойлгосон Шино өөрийн ирэхгүй инээмсэглэн. Шиногийн нүдэнд нулимс цэйлэгнэж тэр загтлаа нүрэндээ наан гүнзгий амьсгаа авч байгаагаар кино маань төгсдөг. Бас хуваалцдаг дундын дата багцууд ч худалдаанд гарлаа. Дундын дата аваад гэр бүлийн гишүүдийнхээ дата хэрэглээг нэг дор шийдэнгээ супер бэлэгтээ 20 жил урамшуулд оролцох хэрэгтэй болоорой. 20, 40, 70, 100 ГБ дундын дата багцууд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй. Та Unitel болон Toki аппликейшнаас бүх төрлийн дата багцуудаа идэвхжүүлээрэй.